Тэмүүжингийн оруулж ирж байгаа саналыг бол дэмжиж байгаа. Засгийн газраас бол тийм тодорхой хүлээлтгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо дараагийн довтлогоо бол парламент руу чиглэж байна. Тийм ээ. Зарим нэг хүмүүс одоо санал асуулга энэ төр гэл яриад эхэллээ шүү дээ. Тэгээ миний зүгээр сэтгэл зовж байгаа зүйл бол парламентын засаглалаа алдах ийм зүйл рүү бол парламентын гишүүд дотор бүхэн хатан дурлж байгаа хүмүүс байна. Тэгэхээр эндээс өөрийгөө хамгаалах нь бол энэ парламентын гишүүдийн одоо инстинкт байх хэрэгтэй. Ялангуяа Бат Эрдэнэ дарга бол яг энэ Тэмүүжингийн өргөн барьсан хуулийг ажил хэрэг болгоход онцгой анхаарах хэрэгтэй. Та бол их хүнд үед бол энэ ардын намын бэлгийн дарга болж байгаа. Одоо ардын намаас жоохон ухаан гармаар байна. Мөнхбаатар сайд ч гэсэн энэ Тэмүүжингийн одоо оруулж байгаа энэ саналыг ажил хэрэг болгох хэрэгтэй. Өөрт чинь бол маш их нэмэр бол. Ард түмэн яг өнөөдөр хэлж байгаа зүйл нь юу вэ гэхэлэр зэрэг үнэхээр Монгол улсад хүний эрхийн хямрал болчлоо гэдэг. Шударгаас алга болчлоо. Хууль бол зөвхөн эрх мэдэлтэй нэг хүнийг тойрон эргэлдэж байна гэдгийг бүгд хэлээд байна шүү дээ. Нэг хүнийг шүү. Хуучин бол одоо бүлэглэл ярьдаг байлаа. Олигарх гэж ярьдаг байлаа. Одоо бол биш болж байна. Тийм учраас энэ үед бол бид нар энэ хулгай зэлги янз бүрийн зүйлтэй тэмцэхтэр их хурл одоо санаачлага өөр дээр авсан дээрээ Бат Эрдэнэ дарга авсан дээр шүү. Ялангуяа энэ харт тамхины асуудал бүр замбраага алдсан. Яаж чаддаг? Мөрөйтэй тоглоомны асуудал. Их хурл сая нэг хууль баталсан байдал уламд ордож. Тэгээ бид бол хууль батлаад идэг доор хэрэгждэг бай. Тэгээ харт тамхиндаа живээд, мөрөйтэй тоглоомдоо живээд, ажилгүй хүмүүс тэр шүн дунд цуглаж байгаа залуучуудыг та бид харлаа шүү дээ. Тэ? Цахим дунталтанд бүрэн автчихин. Гэт бидэнд бол өнөөдрийн зовлон их байна. Эрхэм нөхдөө ардын намынхан минь ээ. Тийм учраас парламент өөр дээрээ жоохон өнөөдрийн асуудлыг шийддэг. Маргаашийн тэр айх аюулаас сэргийлж чаддаг гэдэг ийм шийдвэрүүдийг гаргаад явах нь зөв шүү. Зөв шүү. Ингэж чадах юм бол магадгүй бид нар үлдэж байгаа 3 жилд Монголынхаа асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэх боломж бол бидэнд үлдэж байгаа. Үгүй тохиолдолд улам их уналтууд биднийг хүлээж байгаа гэдгийг бид бүгд мэдж байгаа шүү дээ. Мэдж байгаа шүү дээ. Сая ерөнхий сайд хэлж дээ шүү дээ. 7 хоногийн дотор нэг их